Энэхүү бүтээл нь төр хийгээд альва улс төрийн нам, хөдөлгөөн, эвсэл, олон улсын байгууллагууд, төрөөс хувийн ашиг сонирхол хайгч тижээврүүдийн дэмжлэггүйгээр гагцхүү уран бүтээлийн зорилгоор бүтээгдсэн болно. Вимпер шүнжин ажиллаж том даавн дээлгэж бас Сквирилийн зурсан Наполеоны зургийг хадаж байрлуулсан байлаа. Тэр шөнөөс хойш фермийн амьтад Наполеоны барааг олж харах нь тунч ховордлоо. Наполеон бүтэн сайн өдөр ухрал дээр анжирх юм боллоо. Харин сарвчанд цугсан бүх амьтад түүний томоо дүрийг л дэлгэцнээс олж хардаг боллоо. Дэлгэцээр өдөр болгон ухуулга сурталчилгаа нэвтрүүлэг явдаг байлаа. Гахайн дүр хаасайгүй харагдах болжээ. Өөрх юм уу талигач мажорын болш баригдаж байгаа термин зэрэглэх овоон дээр өндөрлөг газарт байрладаг байсан юм. Фермийн ханаас ч арсан тэр мажорыг онголсон газар бас ирээдүйн аз жаргалд хүргэх терм хоёр харагддаг байлаа. Бүхий л баяр ёслол амралтын өдрүүдээр тэр овоонд гарч хүндэтгэл үзүүлдэг байлаа. Хойсголын удирдагч мажор тэнсэн суманд дуртаж харамсалтайгаар нас барснаас хойш 1 жил өнгөрчээ. Авгаа удирдагч Наполеон манд дугай. Одоо бидний их багш амьтны баатар 1-2 дугаар зэргийн одонд бүх амьтдын эцэг хүн төрлөختнийг айлган сүрдүүлэгч, хоныг хамгаалагч, нухснуудын нөхөр Авгаа удирдагч Наполеон та бүхэнд хандан үг хэлнэ. Бидний хувьд өнөөдөр баярын өдөр билээ. Жилийн өмнө миний их удирдлагадор бид хувьсгалыг амжилттай хийж чадсан нь бодит түүх юм. Тэр өдрийг та бүхэн санаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид гадна дотны урвагчд дайснуудаас ангиж ирч хүмүүсийн дарангуйллаас бүрэн чөлөөлөгдлөө. Өнөөдөр бид ирээдүйдээ итгэлтэй, гэдэс цатгалан, урам зоригтой, аз жаргалтай амьдарч байна. Энийх ойн үеэр надад зориулан хөшөө дурсгал босгох ажил эхлэх гэж байна. Наполеон төв байран дотор бусдаасаа тусдаа өрөөнд амьдардаг юм гинлээ. Тэр хоёр нохойгоор манууж хоолоо ганцаараа иддэг. Идэхдээ хоолны хэрэгслийг хэрэгэлдэг гэсэн шүү. Та нар дэмий мэрха бол амнаасаа уйдаа юу? Мажорыг санан дурсах хүндэтгэлийн үед ажиллагаа болохгүй юм байна. Өөрийнхөө тухай яриад байгаа юм. Манай фермийн амьтдын амьдрал дордоогүй. Харин ч бүр сайжирсан. Энийг статистик нотлно. Тухайлбал энэ жил манай үр тариа 500%, хүнсний ногооны тариалалт 300%, эрдэнэ шишийн тариалалт 200% нэмэгдлээ. Манай фермийн амьтад маш аз жаргалтай байна. Термэ барьж хаад бид аз жаргалын цэнгэлийг эдлэх болно. Амьтны ферм үрд мандан бадраг. Тариалалт ийм ихээр өссөн байхад бид яагаад өлмөн зэлмэн амьдарч байгаа юм бэ? Чи одоо юу ярина вэ? Бүгд хэлэхгүй л байгаа болохоос биш өлмөн зэлмэн өдөр шөнөгүй ажиллаж байгаа нь нууц биш үсттэй. Тийм биз дээ. Термэл барьчихвал бид нар сайн сайхан амьдрын шүү дээ. Термэл гэх юм хизээж босох терм юм. Хорлон сүйтгэгч сноуболын устгасан бидний гэрэлт ирээдүй термийг босгохын тулд Наполеон бүх эрсдлийг өөр дээрээ хүлээн зээлээр нэн шаардлагатай бараасэлд тоног төхөөрөмжийг татаж байна. Бидний удирдагч нөхөр Наполеоны мэрэгэн ухаан, уян зөөлөн сэтгэл, агуу хайр инэрлийг бид амьдралынхаа алхам тутамд мэдэрдэг билээ. Газрын амьтад болон бусад фермүүдийн амьтдыг бидний эцэг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрладгийг би сайн мэднэ. За одоо бидний зарим амьтад нөхөр Наполеонд хандаж талархлын үг хэлснийг бүгдээрээ үзцгээе. Бидний агуу удирдагч нөхөр Наполеоны хайр инэрлийн ачаар би 5 өдөрт 6 өндөг дарлаа.
Нөхөр Наполеон биднийг жолоодон удирдсны ачаар энэ шалбаагны ус ямар сайхан амтагдж байна. Нөхөр Наполеон мандгай. Тэрний яруу алтар үрд мандамаргэ. Ингээд бүгдээрээ минимусын зохиосон нөхөр Наполеон гэдэг шүлгийг сонсоод тарцгаалаа. Дараа өдөр нь дэлгэцээр Сквилерийн ийдгэл гарлаа. Тэрээр ийдгэлтэй Сноубол бол хэзээч амьтны баатар нэгдүгээр зэргийн одон авч байгаагүйг болон үнэний сарвчны төлөө тулал дааны дараа Сноубол өөрөө тараасан домог байсан тухай бас тулалдаанд хулчиж байсан нь шалгалтаар тогтсон тухайч ярьлаа. Ингээд цаг хугацаа өнгөрөхөд бүгд өрхий мажорыг мартагнаж Сноубол адгийн амьтан байсанд бүгдээрээ итгэж эхэлсэн юм. Фредрик, би гуайлангийн хамонгийг 5 тэн дэвсгэр тэр авмаар байна. Хүснэр чинь болъё. Би нөгөө төр мөнгөө бэлдээд авч ирнэ. Харин чи гуайлангуудаа бэлдэж өгөөрэй. Бэлхэн тонтой нарсаг зан гаргах дүүрээс гэж байгаад тэнэг Фредрикийн үнийг нэмж чадлаа. Нэмэлт тоног төхөөрөмж авахд яг хүрэлцэн. Өнөөдөр термийн нээлтийн өдөр. Моловантд зүтгэсээр байгаад босголоо шүү. Гэхдээ энэ миний алдрыг мөнхөлж эрх мэдлийг маань зузаатгана. Термийг өөрийнхөө нэрээр нэрлүүлдэг хэрэгээ. Скулер! Өрөөндөрөөдрөө! Амьтад бүхий л бэрхшээлийг туулан байж термэм басгалаа. Ханан урдын хасан 2 дахин зузаа. Хэн ч нураа чадхааргүй гэдэгт бүгд итгэцгээж байлаа. Амьтад ихэд туйлдан ядарсан боловч анх хийж байснаас нь илүү сайхан харагдаж бүтээлэн багтан харцгааж ялалтын ураа хашгирна. Наполеон ажил дууссаныг шалгахаар нохой дахиагаран хүрээлүүлэн ирлээ. Тэр амьтадад амжилт гаргасанд нь хувьяасан баяр хүргэлээ. Сквилер тэр термийг Наполеоны терм гэж нэрлэхээр тогтоолгасан тухай зарлаа. Тэр нууцаар зарсан өндөг болон үр тарианы хэргийг шийдэрэ мэдвүү. Хэнд ч хараа ухуулж болохгүй. Цэвэрхэн хэн шүүч. Ноён вимперт виски захиалж хараа. Намайга амжилттай хийсний дараа тэмдэглэнэ. Мэдлээ нөхөр Наполеон. Оройн дэлгэцээр гарсан 2 ч мэдээ бүгдийг сэрд хийлгсэн юм а. Сноуболын ядгалганд орсон гэх 3 дахиа Наполеоныг алах оролдлого хийх гэж байсан хэрэгэн хүлээж цааслуулсан бол Сноуболын хамсаатан Дарян талбай хариуцж байсан галуу хортой жимс идэж амиа харсан тухай мэдээ гарлаа. Тэр галуунаас болж ферм бүх ургад цаан алджээ. Инхүү үе цэвэрлэгээ явагддаг байлаа. 2 хоногийн дараа бүх амьтдыг яаралтай хуралдад дуудсан юм а. Муусан хүмүүс биднийг мэхэллээ. Фредрик гуайлангийнхаа төлбөрт хуурамч мөнгө бидэнд өгсөн байна. Тэрнийг шатаавал таарна. Үүнээс аюултай зүйл бидэнд тохиолдож магадгүй болоод байна. Эртнээс Фредрик фермийг булан эзлэх төлөвлөгөө боловсруулж байсан юм. Зэмүдгүй тэд дайрахад бэлдэж байгаа тухай бидэнд туршуулууд мэдээлж байна. Тиймээс бүгд байлдааны бэлэн байдалд орох ёстой. Нөхдөө бид фермээ аварж үлдэх ёстой. Бид хайртай удирдагчийнхаа аж тусаар ядалтанд хүрэх нь гарцааг бай. Та бүхнийг их орон чинь болсон ариун ферм чинь танд дуудаж байна. Амтны ферм үрд мандам бадраг нөхөр Наполеоны ярвалдар бадртугай. Ферм рүү дайрч болох бүхий л газруудад дээр харуулын цамхаг басгалаа. Маргааш өглөө нь харуулынхан Фредрик фермд нэвтэрч байгааг илтгэлээ.
дундаа 6 их буутай 15 50 ярдын газар тэрүүтэн галлаж эхэллээ. Амьтад аимшигтай дэлбэрэлт шунгинах сумыг эсэргүүцэж ердөн чадсангүй. Наполеон боксер хоёр тэднийг зоригжуулахыг оролдсон талаар өнгөрч удалгүй тэд ухарсан юм а. Эхийн их бэлчээр тэрний дотор терм тэр чигээрэн хүмүүсийн гарт оржээ. Царил төмрийн дархны том алх барьсан эрчүүд термийн ханыг цохиж нүдэж эхэллээ. Термийг эвдэх боломжгүй. Бид ханыг ийм юмд тэсгээр маш зам барьсан. Тэд энийг 7 хоног нүдэд ч нурааж чадахгүй. Зоригтой байцгаа нөхдөө. Зоригтой байцгаа. Амьтдын нүдэн дээр хүмүүс ханын цоолоод тесрэх бодис тэрхүү цоорхоогоор хийгээд гүйлдлээ. Их тесрэлт боллоо. Терм сүнжээ. Энэ мөчөд амьтдын уур хилэн бадарч айдас цөхрөл нь алга болсон байлаа. Балмад хэрцгий тулалдаан боллоо. Аль тал нь маш их хохирол амсал. Хүмүүс хэлгэнсэн амьтдад бүслэгдэхээс өмнө зугтаж чадсан юм. Энэ явдлаас хойш хүмүүс фермийн амьтадтай эв найртай оршихгүй юм бол болохгүй юм байна гэдгийг ойлгож авлаа. Арга эв алдаа дутагдал дээр нь нарийн ажиллагаа явуулж амьтдыг өөр юм болгох арга сүйгжлэх нь хамгаас чухал байлаа. Амьтад энэ тулалдааныг термийн тулалдаан гэж нэрлэх боллоо. Харин Наполеон өөрийгөө шинээр бой болгосон ногоон тугийн тушаал одонгор шагналаа. Бүгд жохон баярлалдан ялалтаан тэмдэглэцгээлээ. Тэр шүн штабаас дуудуулах болно. Орилуулдах чимээ тассарсангүйд амьтад ихэд гайхлаа. Өглөө штаб нам гүн болсон байл. Харин үдийн хэрд скуйлээр үзэгдэж Наполеон үхэж байна гэсэн мэдээг тараалаа. Гэвч оройдол нөхөр Наполеоны бие сайжирсан юм. Байцаараа энэ юу чимээ вэ? Арай хүмүүс дахиад довтолсон биш байгаа та. Бүгдээрээ гарч харъя. Гү хэрэггүй. Хүмүүс тайрсан бол яах юм бэ? Яана. Тэрэ яана. Ямар тач бүгдээрээ гарахгүй болгооргүй нэ. Гарыг. Сартай шөнө байсан болохоор бүх зүйл сайн харагдаж байлаа. 7 үндсэн журмыг бичсэн том сарвчны төгсгөлийн ханны доод талдам шата 2 хэсэг болчихсон хөвдөж байлаа. Тэр бүхэндээ цочирдож балмагдсан скуйлер шатны дэргэд мүлхэж харагдсан бөгөөд гар хүрэх газарт дэнлүү будгийн эмбир цагаан будагны доошоо харсан сав хөвдөж харагдана. Ноход тэр даруйдан скуйлерийг тойрон бүчээд төв байранд ордлон дагаж явлаа. Хөөе. Скуйлер шүндөлөөр юу хийж байгаа юм болов? Өдөр бас яагаад ноход тэрнийг бүччихэд яваад байгаа юм болов? За, болох ёстой юм болдгороо л болж байна. Та нар удахгүй мэднэ гайгүй. Хэд хоногийн дараа Мюррел 7 үндсэн журмын 5 дахны арай л нэг өөр болчихсон байна гэж хэллээ. Ямар ч амьтан архийг хэтрүүлэн ууж болохгүй гэж бичсэн байсан юм. Бусад амьтад ийм л байсан юм байлгүй дээ гэсгийг тарцгаалаа. Харин Мюррел, Кловер, боксер гурвал ямар ч амьтан арх ууж болохгүй гэж заасан байсан санагдах юм да гэцгээгээд өнгөрлөө. Тэднийг сарвчин дортол дэлгэцээр жохон ололт, амжилт, сайн сайхан амьдралын тухай нэвтрүүлгүүд гарч байлаа. Яруухан бидний энэ дуунаас хаанаас ч юм тэнгэрлэг хүч дуулдах шиг маргаашийг надад авчирна. Мөрөөдлийн совинд бид сэрсэн болохоор яахын аргагүй азтай. Өнөмөх эх орон дууны үгээс